Энэ суг гарууд маш хүнд байдал үүсгэж байгаа. Тэгээд Дональд Трамп энэ лузеруудыг хаяхгүй юм бол энэ дайн аль хэдийн Дональд Трампын дайн болсон байгаа. Тэгээд энэ лузерууд Дональд Трампыг амжилтаар татна гэдэг чинь Дональд Трамп өөрөө суг гэсэн үг, чадахгүй гэсэн үг, сул гэсэн үг, Америкийн ерөнхийлөгч байж ээж, НАТОгийн манлайлагч байж ээж энэ хэдэн лузеруудаараа ийшээ чирэгдэж байна гэх юм бол би бол аюу харамсаж байна. Миний зүгээс Трамп бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол зүгээр Европыг хай, заяа НАТОгийг хай. Тэгээд Украиныг ч гэсэн хай. Жигнэсээ энэ дайн Байденых юм бол Байденийхаараа үлдээх ёстой. Трамп одоо Путинтэй муудалцаад эхэлж ах шиг байна. Төвчээр нь алдагдаад ах шиг байна. Трамп бас юу бодож эхэлж байгаа юм бэ гэх юм бол Орос холбоо дээр нэмэлт санкц тавих уу. За тэгээд Европчууд 17 багц санкц тавьсан ямар ч үр дүнгүй гих мэд чинь Украинчууд өнгөж сая Путинийг алах гэж үзсэн. За тэгээд энэ үнцгээс ингээ хараад үзэх юм бол юундаа уурлж байгаа юм бэ? Яагаад уурлж байгаа юм бэ? Нэг гайхмаар юм болж байгаа Дональд Трампын хувьд. За өчтөр орой ямар твит гаргаад явсан бэ гэх юм бол энэ байна. What Vladimir Putin doesn't realize is that if it weren't for me, lots of really bad things have already happened to Russia. Би байхгүйсэн бол Оросд маш олон муу зүйлс аль хэдийн тохиолдсон байсан. Тэ? And I mean really bad things. Тэгээ муу юм биш ээ. Жиггэн муу юм. За тэгээ Владимир Путин юутай тоглож байгаа юм бэ гэх юм бол галтай тоглож байна. Тэ? Владимир Путин яг юу хийгээд байгаагаа өөрөө ч ухамсарахгүй байна гэсэн юм ярьж байна. За Лавров тухайн үед бас нэг тайлбар өгсөн энийг сонсцгоё. За тэгээ энэ нэг гоё post байна заа. Meet the insufferable bitches that are destroying Europe. Тэ? Энэ лайта Европыг сүрүүлж байгаа лайта авгаар нартай танилцаарай гэсэн юу гарч ерөн санаа нийлж байна. Тэгээ 2022 онд гарч ирсэн энэ пост. За тухайд энэ манай Кая Калас Европын алтан тушаалтанд байгаагүй Эстониягийн ерөнхий сайд байсан. За энэ хүүхэн бас тий за Анна-Лена Бабок ярих хэрэггүй тий. За я не допускаю попыток Брюсселя нарушить возобновившийся переговорный процесс. Я вижу эти попытки, как видит их и любой объективный наблюдатель. Лавров юу ч нэгвэл Брюссел Европын алтан тушаалтнууд одоо бидний одоо энэ Украинчуудтай ярьж байгаа хэлцэл лөө бити хушуу дүрээрээ гэж одоо хэлж байна. Яг гэх юм бол эдгээр дахиад фейлтүүлэх гэж үзэж байгаа гэж. Доходит до совершенно беспрецедентных действий, заявлений, призывов. И самое главное, конечно, это такая растерянность, нервозность. Тэгэхээр тэд нар юу хийж байна гэх юм бол одоо тэр Европын алтан тушаалтнуудыг ярьж штэ. Өмнө байгаагүй, өмнө сонсож байгаа, өмнө тохиолдоогүй янз бүрийн үйлдэл, үг тэ санаа, сандралт, төвчээр алдалт явж байна. Тэгээ бидний ингээ хэлцэлт сатаа болоод байна. От того, что они понимают, что у самих у них, у европейских ястребов, которых возглавляют Франция, Британия, Германия и еще Польша там рядом, что у них у самих сил не хватит для продолжения этой войны. Тэгээ юунаас үсэж байгаа юм бэ гэх юм бол тэд нар өөрөө ойлгож байгаа хаа. Герман, Франц, Британи, Польш гэх мэтчлэн. Тэгээ дайныг өөрөө дуусгах чадахгүй мэнэ хүчин дутагдж байгаа. Тийм учраас эдгээр айж. Очень боятся. Просто до смертельного испуга, что Соединенные Штаты махнут на них рукой и скажут: вы эту кашу заварили вместе с Байденом, вы ее и... Тэгээд эдгээр юунаас айж байгаа юм бэ гэх юм бол Дональд Трампын энэ үгнээс айж байгаа. За. Та нар энэ ороо тэгээ Байдентай хамт зассан. Тэгээ энэ өөрийнхөө зассан орондоо сайхан нойрсороо тэгээ эдний хаяа явахаас айж байгаа учраас эдгээр одоо бөөн сандрал явж байгаа. За Трамп бас маш их дарамт ирж байгаа. Наммаас тэ Америкийн хурлын гишүүдээс ч гэсэн. Давайте преодолевайте. Президент Трамп заявил уже, что это не его война. И он заинтересован в том, чтобы переговоры между Россией и Украиной продолжались. Это была, в общем-то, их совместная такая инициатива с президентом Путиным.
А вот эти люди... Тэгээд Дональд Трамп айлын нээлсэн дайн бол миний дайн бишээ, би энэ дайныг дуусгамаар нэг 51 ихлүүлмээр санаатай байгаа. Тэгээд ер нь бол 2 өдөртөгч Трамп Путин энийг уцаараа ярьсан, ер нь бол зарчмын хувьд бол тохирсон. Хэрнээ европчууд энэ дундаараа сатаа болж байна, тэ? Которых мы сегодня упомянули, конечно, пытаются этому помешать, потому что если вдруг война прекратится, они с позором бесславно закончат свои политические карьеры. И свои вот эти вот дешевые... Тэгэхээр энэ дайн зогсчих юм бол Трамп бидний хаяа авчих юм бол энэ мэдрэл муутай хүмүүсийн улс төрийн карьер тэр чигтээ газар дээр нь дуусна. Үнэ дуусна. Ярихамгүй болчих штэ. Тэ? Гадагшаа анхаарал нь явхаа болчих юм бол заяа. Окей? Ард түмний хэвлэл мэдээллийнхэн ер нь бол миний контент ч гэсэн үргэлж хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол энэ Орос Украины дайн л явж байгаа. Энэ улс төрчид өдөр шөнөгүй хаашаа явж байгаа юм бэ? Юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Орос Украиныг ярьж байгаа. За тэгээ энэ Орос Украины дайн байхгүй болчих юм бол ард түмнийг тийшээ садааруулах, анхаарлыг тийшээ явуулах боломжгүй болоод ард түмний анхаарал нь хаашаа явах юм бэ? Дотгошоо явна. Тийм учраас бас эдгээр байнга Украин руу явж байгаа, байнга хоорондоо уулзж байгаа, байнга хэвлэл мэдээллийнхэн камер, контент креаторуудыг тийшээ чирээ явж байгаа. За. Үнэн биз дээ. Тэ? Энэ Орос Украины дайн олон улсын маргаан байхгүй болчих юм бол та ч гэсэн, би ч гэсэн анхаарлаа өөр тийшээ хандуулна. Тэ? Хаашаа хандуулах юм бэ гэх юм бол дотоодын юм байж магадгүй. Тэ? Өөр илүү анхаарах ёстой юмнууд руу бидний нүд тарих явж магадгүй. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум, бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт, контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контентээр өөрчлөлөө. Интересы эгоистические, они ставят выше интересов своих народов. Тэгээд Америкийн их хурлын гишүүн сенатор Линдси Грэм тэ Нью-Йорк гэх юм бол энэ хүн юу хийсэн бэ гэх юм бол 2017 онд Киев руу явсан тэ. Хэвээ гайхалтай юм хийж ин та нар бид нар хамтдаа шүү. Орос бол бидний дайсан, би одоо Вашингтон хот руу буцаагаад таадыг зэвсэгжүүлнэ, төсөв баталнаа. Тэгээд Оросуудтай хариу барина. 2022 бас энийг ярьж ирсэн, 23 онд ярьж ирсэн, 24 онд бас юу ярьж ирсэн бэ гэх юм бол Украинчуудад баярлсан. Юунда баярлсан бэ гэх юм бол та нар бол миний мөрөөдлийн түнш. Нэг ч Америк хүн нас ороогүй. Хэрнээ бид нар хэдэн зуун мянган Орос хүмүүсийг алж байгаа. Бидний түүхэнд хамгийн сайн хөрөнгө олдвол та нартай хийж байгаа түншлэл. За, гэхдээ хажуугаар нь сая гарна Украин хүмүүс нас барсан. За, иймэрхүү хүмүүс цаанаа Дональд Трампыг бас шахаж байгаа маш хүчтэй лобби. Энэ дайны лобби, энэ Оросын эсрэгийн лобби бол бараг хязгааргүй хүчтэй гэх юм уу та. За, тэгээд Трамп твит гаргасныхан дараа тий өмнө бас ерөнхийлөгч байсан, өмнө бас ерөнхий сайд байсан Орос холбооны Путиний баруунгаар Дмитрий Медведев тий юулж ийнэ гэх юм бол за Трамп та ерөнхийдөө манай ерөнхийлөгчийг галаар тоглож байна, playing with fire гэж юм. Тэ маш муу юм тохиолдно гэж юм. За би ганцхан нэг юм муу мэднэ. Амар муу юм. Тэр юу юм бэ гэх юм бол дэлхийн 3 дугаар дайн. За энийг Дональд Трамп ойлгосон гэж найдаа. Тэгээ Америкчууд энийг буруу хүлээж авсан. Юу л жинэ гэх юм бол тэ энэ үргэлжлүүлээд энийг улам хүндрээд яваад ирэх юм бол энэ улам ууртай болоод ирээд ирэх юм бол дэлхийн 3 дугаар дайнд дуусна. За тэгээ хэвлэл мэдээллийн юу л жинэ гэх юм бол Трамп ерөөхдөө төвчээр алдчихж байгаа. Тэгээ түрүүний ярьж ирсэн юм. За тэгээ Трамп юунд гомдож байгаа юм бэ гэх юм бол Путинтай өмнө нь бол 2 цаг 3 цаг уцаар ярьсан
саяхан бас 2.5 цаг уцаар ярьсан. Тэгээд Трамп энэ дээр юу ярьсан байх магадлал маш өндөртэй юм бэ гэх юм бол хөөе энэ дайныг зогсоё. 8 хий, хамтарч хөрөнгө олт хий, ашиг хамт хийцгээе. Хоорн алцгаа болий, хоорно тэ хамтарсараад мөнгө хийя гэсэн ер нь бол саналыг нэлээд хүчтэй дэвшүүлсэн байх шиг байна. Гэхдээ Путинээс юу гарч байгаа юм бэ гэх юм гарахгүй байгаа. Путинээс юу гарч байгаа юм бэ гэх юм Пучин гарч байгаа, бөмбөг гарч байгаа, цэрэг гарч байгаа. Тэгээд нэг талаас ойлгомжтой. Яг гэх юм бол дөнгөж сая НАТОгийн дэмжлэгтэйгээ, НАТОгийн мэдээлэлтэйгээ, сансрын зурагтайгаа Украинчууд 40 гаруй дрон хиний нислэг тэрглүү явуулсан бэ гэх юм бол Путиний нислэг тэрглүү явуулсан шүү дээ. За тэгээд про Украины, Слава Украины лобби цагаан ортод дэргэд Конгресс дотор ерөөхдөө нэлээд хүчтэй лоббидаа л явуулж байгаа. За тэгээд Дональд Трамп юу бодож эхэлж байгаа юм бэ гэх юм бол эх 4-өөс 6-7 хоногийн хугацаанд тий Орос дээр дахиад санкц тавьчих юм уу гэж бодож байгаа гинэ. Тэгээд ер нь бол энэ дайн минийх биш. Гэхдээ би энэ дээр санаа нийлэхгүй байна. Энэ дайн одоо Дональд Трампын дайн болцсон байгаа. Яг гэх юм бол энэ дайн насаа Дональд Трамп гарах боломж бүрэн байсан. Хизээ гарах боломжтой байсан бэ гэх юм бол Зеленский цагаан ортон дотор тэнэгдэх үедээ 2 сарын яг манай цагаан сарын өмнө Дональд Трамп юу хэлэх боломжтой байсан бэ гэх юм бол окей бай бай амжилт хүсье. За тэгээд тагнуулын мэдээлэл өгөхөө болоод санхүүжилт өгөхөө болоод зэвсэг нийлүүлэхээ болчих юм бол энэ дайн одоо ч бараг дууссан байгаа баха. Яг гэх юм бол Европчууд энийг үргэлжлүүлэх боломжгүй. Тийм учраас энэ Трампын яриад байгаа энэ дайн минийх бишээ худлаа болж эхэлж байгаа шүү миний зүгээс тий. Трамп энэ дайныг зогсоох бүрэн боломжтой. Энэ Европ тэнэг малуудаас яаж салах боломжтой юм бол маш ойлгомжтой. Би НАТОос гарлаа шүү. Тэ зэвсгээ одоо нийлүүлэхэ болно. Манай Америк улсын үр дэндүү их байгаа. Манайх үргэлж ингэ дайн санхүүжилжлээсэн. Та нар өөрийнхөө дотоодын асуудлаа өөрөө шийд. Байден нэг дэмжсэн одоо хогч нь би явлаа. Тэр хийхгүй. Тэ одоо Путинтэй тэнэг эгүүгийн тоглоом хийгээд эхэлж байна. За тэгээд Трампаас энийг мэдж байгаа. Санкц тавьчих юм бол угаасаа үр дүн байхгүй. Тэ Европчууд 10,000 санкц тавьсан. Тэгээд Путин угаасаа холдчихно. Тэгээд байна шүү дээ. Украин арчигтгаараа арчигтна. Америкчууд юу их стан бэ гэх юм бол санкц тавина, зэвсэг нийлүүлнэ, санхүүжүүлнэ. Украин ялагдсанараа ялагдана. Үр дүн бол яг адилхан. Трамп өөрийгөө одоо тэ хохироход байгаа. Тэ Трампд бол төгс маш гоё эндээсээ мултрах боломж байсан. За тэгээд Америк тэ их хурлын гишүүдүүд хоёр ерөөхдөө фракцаар хуваагдаж байгаа. Тэгээ энэ Украины дайнаас гарья. Европ бол Европаараа тэдний өөрөө асуудлаа шийд. Нөгөө талдаа бас супер хүчтэй, амар их мөнгөтэй тийм энэ дайныг үргэлжлүүлэх ёстой гэсэн л юм байна. За. Тэгээд Трамп юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг зогсоох. Тэг яаж зогсоох нь одоо мэдхэ болцсон. Саналаа бол Путин хэлсэн байгаа 8 хий хамтарч ажиллая. Газ, нефт, эрчим хүч гэх мэт шин. Тэгээд тэрэн дээр Трамп, Путин бол хурдан хөдлөхгүй байх шиг байна л да. Нэг талдаа бас ойлгож байна те. Алах гэж оролцсон. За. Тэгээ одоо бүр ингээ зөвлөхүүд нь Оростой хилцэл бэлтжижсэн Keith Kellogg те. За Medvedev дэлхийн 3 дугаар дайныг одоо дурдах нь ерөөсө тохиромжгүй. За бид нар юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол Оросын талаас санамж бичгийг хүлээж байгаа. Өнгөрсөн 7 хоног та нар энийг өгнө гэсэн одоо амлалт өгсөн. Тэгээ ceasefire now одоо байлдаана төр зогсоо. Байлдаана төр хизээж зогсоохгүй. За. Тэгээ энэ суг гарууд маш хүнд байдал үүсгэж байгаа. Тэгээд яа Дональд Трамп энэ лузеруудыг хаяхгүй юм бол энэ дайн аль хэдийн Дональд Трампын дайн болсон байгаа. Тэгээ энэ лузерууд тэ Дональд Трампыг амжилттай татна гэдэг чинь ерөөхдөө Дональд Трамп өөрөө суг гэсэн үг, чадахгүй гэсэн үг, сул гэсэн үг. Америкийн ерөнхийлөгч байж ээж, НАТОгийн манлайлагч байж ээж энэ хэдэн лузеруудаараа ийшээ чирэгдэж байна гэх юм бол би бол аюу харамсаж байна. Миний зүгээс Трамп бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол зүгээр Европыг хай. За юу НАТОгийг хай. Тэгээ энэ Украиныг ч гэсэн хай. Жигнэсээ энэ дайн Байденых юм бол Байденийхаараа үлдээх ёстой. Өдөр болгон цаг хугацаа өнгөрч байна. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ дайн бүрэн Трампыг болж байгаа. За тэгээ Путин дээрээ санкц тавиад зэвсэг нэмж нийлүүлэх юм бол энэ тэр чигтээ ерөөхдөө Дональд Трампыг
дайн нэмээд хэлэхэд Дональд Трамп тэгээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг дараагийн шатанд авчирч байгаа. Тэ. Энийг зогсоох бүрэн боломжтой байсан. Цагаан ордон дотор тэр Зеленский боронгтж байх үедээ зүгээр бай бай. Харамсалтай. Тэр алтан боломжоо алдсан байх шүү.